Дараагийн мэдээ, 1-р сургуулийн сурагчид бага насны хүүхдийг занл хийлж шаардлага тавьсан иргэний ёс бус үгээр хараасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус сургуулийн сурагчид бүлэглэн нэгнээ дээрлэгдэг, үүнээс болж хүүхдүүд сургуулиас гарах, амиа хорлох үйлдэл гаргаж байсан ч сургуулийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ авдаггүй талаар эцэг эхийн төлөөлөл ярьлаа. Хүүхдийн одоо найзлалтай хэсэг бүлэг хүүхдүүд байгаа байхгүй юу? Тийм тэр бүгдээрээ ерөөсөө тэр хүүхдээс юу авчихсан л гэсэн одоо юм уу драма тий нэг юм тий тэрнээсээ болоод одоо хичээлдээ явмаар сонирхолгүй байна. Сургуулиас сольж гэж хэлж үзэж явмааргүй байна гэж хэлж дээ. Тохиж ингэж за одоо ч юм нуус хүнээс даалт дандаа гэдэг гинэ ингээд сургуулиас гараа явахлаараа өөр газар ингээ гадаа надад тохолж байхдаа амар хүүгээр хараадаг дээрлэлтэй тэгээ хөшгөлдөг юм мэдэхлээр наадхаа өг гэдэг гинэ. 1-р сургуулийн 8 дугаар ангид энэ мэт хүүхдүүдийг дээрлэгдэг 10 орчим сурагч байгааг эцэг эхийн төлөөлөл ярьлаа. Мөн багшд нь энэ талаар хандхад эхэндээ нааштай хүлээж авч байсан ч сүүлдээ үл ошоож хүүхдүүдийг дээрлэгсэн сурагчийн талд орох болсон байна. Үүнийг эцэг эхчүүд тухайн сурагчийн эцэг их хурган дарга нөлөөтэй ажил хийдэгтэй холбоотой хэмээн үзэж байгаамаа. Бүлэг үүсэл хүүхдүүдийг дарамтлал ширхээлээд идэх хүүхдүүд нэлээд л байгаа. Тэгээд тэр талаас сургуулиас нэрээс авах хэмжээ авахгүй. Одоо хэд бид нар бичгээр хийгээд удаа ингээл нэр бичиж өгсөн байвал хариу ерөөсөө авч байгаагүй. Ерөөсөө тэгсэн захирал руу өгсөн гэдэг нийгмийн ажилтнал руу шилжүүлсэн мэдж байгаа танилцж байгаа хариу өгнө гэж тэгж тэгээд иргэд болоод над дээр бол би багшаас л хариу аваад яасан байхгүй л юм да. Бүлэгч ингээд эхлээд нэг юм жижигхэн байсан бол ингээд ард нь сургууль нэс юм сургуулийн ардталт нь томчууд исэн юм байна гэдэг нь харагдаж байгаа хэрэг. Тэгээ ийм бүлийн системийн эсрэг одоо ч бидний харж байгаа нэг хүүхдийг очиод дээрлэхэд тэр хүүхэд өөрийгөө хамгаалж чадах уу? Тэр хүүхдийг чи өөрийгөө хамгаалаач гэдэг тийм шаардлага тавигдаж өөрөө амар хүнлэг боссон. Харин сургуулийн зүгээс дараах тайлбарыг өгсөн юм. Тэгээ сургуулийн хүүхд хамгааллын багт болон нийгмийн ажилтнанд анги өдөрцөн багш нарт одоогоор хэсэг тийм одоо юу гэдгийг бүлгэлсэн одоо тийм үлийн дээрлэхлийн талын асуудал одоогоор гомдол санал болж ирээгүй. За үзэгчдээ бид 1-р сургууль дээр үүссэн асуудалтай холбоотойгоор нийслэлийн боловсролын газраас одоо хэн шалгалт хийж байгаа эсэх ямар хариу арга хэмжээ авч байгааг тодруулахаар ирэхэд хариуцсан мэргэжилтэн сургалтайгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбарыг өгч байна. Мөн дүүргийн боловсролын хэлцээг энэ асуудлыг шийд гэдэг үүрэг өгсөн гэсэн боловч дүүргийн боловсролын хэлцээний хувьд одоо тухайн иргэнтэй холбогдоход нийслэлийн боловсролын газраар асуудлыг шийдвэрлэхийг хүссэн учраас асуудлыг буцаасан нийслэлийн боловсролын газар энэ асуудлыг шийднэ гэх тайлбарыг өгч байна. Гэтэл нийслэлийн боловсролын газрын зүгээс одоо үүсэж байгаа энэ асуудалтай холбоотойгоор одоо хариуцсан мэргэжилтнээс бусад одоо харьяа хилцс газрын дарга нар бол одоо мэдээлэлгүй энэ талаар одоо ямар нэгэн хариу арга хэмжээ авах талаар одоо ямар нэгэн шийдэл байхгүй юм нөхцөл байдалтай байгаамаа. Олон улсад хүүхдүүдийн ёс бус үйлдэлийг аль болох богино хугацаанд шийдэж дахин ийм үйлдэл гарахаас сэргийлдэг байна. Гэтэл манайд холбогдох байгууллагууд нь нэг нь нөгөө рүүгээ бөмбөг мэт асуудлыг шийдэж шалгаж байгаа газар алга байна.